төсвийн үр дүнтэй хөтөлбөр баталж байгаа шүү дээ бид нар. Эний чинь үндслээд төсөвтэй асуудал яригдсан шүү дээ. Тэгэхээр энэ бол шууд баталдаг асуудал биш шүү дээ. Дэгээ та нар ажлын алба яагаад мөрдүүлэхгүй байна? Хоёрт нь өчигдрийн бүлгийн хурал дээр энэ асуудлыг чинь бид нар яриаггүй. Дараагийн бүлгийн хурал дээр ярина гэд бид нар юу ч асуугаагүй, юу ч танилцаагүй явж байгаа шүү дээ. Тэгээ яагаад би шууд батлах гад унуу гэдгийг гайхаад асууж байна. Хоёрт нь энэ та нар танилцуулган дээр харж байгаа саяны танилцуулга чинь энэ хөтөлбөр батлагдвал хичнээн тэр бом төгрөгийн хичнээн төсөл хөтөлбөрүүд өөрчлөлт орж байгаа гэдэг юм ярих учраас энэ бол одоо шууд бүлэг рүү шилжих ёстой дэгтэй ийм асуудал байгаа учраас сая би харьцангуй төлөөлөгч нар бүлэг дээрээ хилцэе гэж бодоод би бол хувьдаа жишээлбэл сая асуулт асуугаагүй шүү дээ. Тэгээд одоо батлах гад унахаар энэ дээр нэг тайлбар өгөхгүй бол энэ нэг төлөөлөгч нар бүгд гайхаад унлаа шүү. За энэ хоёр хэлцүүлгээр явна шүү. Намын бүлэг рүү шууд шилжүүлж байгаа. Намын бүлгийн хурал эх 7 хоногийн 2 дахь өдрийн өглөө 10 цагаас байгаа. Энэ 3 тогтоол гуруула дандаа бүлэг рүү. За хэлцэх асуудлын дарааллын дагуу 5 дугаар асуудал мөн 2 хэлцүүлгээр явна. Өнөөдөр асуулт санал явна. За гормын санал Батүслан дарга. Яг саяныхтай адилхан нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бүлэг рүү шилжиж байгаа. За мөн 1.5, 1.6 гэдээ бид нар нөгөө хилцэх асуудал дээр баталсан асуудал маань өөрөө энэ засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болоод эх оны одоо хөгжлийн төлөвлөгөө за мөн одоо төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлууд ярих учраас би төлөөлөгч нартаа бас өнөөдөр цагч гисэн 6 өнгөрцөн байна. Тэгэхээр хоёр бүлэг дээр энэ асуудлаа наривчилж яриад за тэгээд бүлгийнхаа хурлаар энэ асуудлаа наривчилж яриад хоёр дахь хэлцүүлгээтэй орё гэсэн ийм одоо гурвангийн нийлүүлээд гэсэн үг. Бүлэг дээрээ яриад тэгээд хоёр дахь хэлцүүлэг рүү орё гэсэн ийм санал гаргаж байна. Асуулт саналаа энэ дээр харин ярихгүйгээр бүлэг дээрээ ярих уу гэж гормын санал оруулж байгаа. За Батүслан төлөөлөгч гормын санал гаргасан. Саналын томьёолоор санал хураалгая. Батүслан даргын гаргасан саналын томьёолыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт. Санал хураалт дэмжигдлээ.